Дэвсийг хүрсэн ирсэн. Бүгд өдрийн ямар нэгэн хэмжээ. Хүний эрхийн үндэсний кодекс нийтийн нэгэн форумаас хамтран хүний эрхийн талаар цорол дэвсийг байгуулдаг байгаа. Зарим нь амар дэвсүүдэд бас ирж авчихсан хүмүүс байгаа. Та бүхэн мэдж байгаа. Энэ цорол дэвсүүдээ энэ удаагийн зочноор би Монгол Улсын их сургуулийн хуудас сургуулийн үндсэн хуулийн эрхцэн багш Гойцоханы доктор дэвсийг профессор Дашбадрын Намбатар Оршиг урьж оролцуулж байгаа. Ингээд шашин шүтдэг шүтдэг асуудлаар асуудлыг одоосын гэрээ каналс одоо яг тогтоомж баталгаажуулсан байдаг. Энэ их асуудлаар нэг үндсэн хуулийн үзэл баримтлал болон Намбатар Оршиг яриад гарсан байгаа. Энэ багийн та бүхэн ихтэй оролцож саналаар асууж хариулт авч ихтэй оролцсон гэж найдаж байна. Ингээд бид техникийн нөхцөл болсон хамааран та бүхэн саналыг бичгээр дэвсийн дараа дэвстэй холбогдуулаад Намбатар Оршигээс асуулт бодвол байвал бичгээр бичиж өгч болно. Ингээд бид энэ дэвсийг 17 цаг орчим болгосон явуулах гэж байна. Тэгээд Намбатар Оршигаа ингээд дөрөвч дэвсийн нэстэнүүдээ энэ энэ форум зориулсан бүх хүмүүс энэ хэмээн дэглэдэг тасдаг нэг комиссийн байдлаар танд бас баталгаа хийх боломжийг олгож байна. Ингээд өнөөдрийн миний ярих сэдв бол шашин шүтдэг асуудалтай холбоотой ярилцах гэж байна. Дараагийн яриагаа шашин шүтдэг чөлөөний хамгаалах шаардлагатай шалтгаан шашин шүтдэг чөлөө ямар агуулгатай байдаг энэ их чөлөөний хүрээнд ямар их чөлөө юуг хамгаалах юм гэдэг талаар үндсэн хуулийн эрхцэн хүрээнд олон улсын эрхцэн тэгээд ерөнхийдөө олон улсад шашин шүтдэг холбоотой ямар асуудлууд үүсэж байна? Тодорхой асуудлууд юу вэ? Тэрийг шийдвэрлэх арга юу вэ? Бидний хувьд нийтлэг мөнгө зүйлийг үзэж байна уу? Эсвэл энэ зүгээр улс төрийн намуудын шийдэх асуудал юм уу? Цаг хугацаа орон зайн хүрээнд хүмүүсийн зөрчилдсөөр шийдэх асуудал юм уу? Магадгүй шашин шүтдэг эрхчлөлийг хамгаалсан газар нийгмийн тогтвортой байдал бий болдог. Эдийн засгийн тогтвортой байдал бий болдог. Хүн зон намар амгалан амьдрах боломж нэгддэг. Гэж хэлэх юм бол гэдгийг багтж чадах юм бол төрөөс магадгүй шашин шүтдэг эрхчлөлийг хамгаалах гэдэг сэдвүүд байна. Үнэхээр шашин шүтдэг эрхчлөлийг хамгаалснаар энэ үр дүн хүрч чадна гэдэг юм. Гэхдээ би нэг юм та бүхэнд жишээн дээр тайлбарлая. Шашин шүтдэг эрхчлөлөө ийм үр дагавар хүргэн амар тайван байдлыг бий болгон тогтвортой байдлыг бий болгон улс төрийн эдийн засгийн нийгмийн тогтвортой байдлыг бий болгон гэж би асуудал. Гэхдээ бодит байдал дээр үнэхээр тийм байна уу гэдэг бас нэг байна. Үүнээс илүүтэй бидний эргэн тойрон болоод байгаа тодорхой үйл явдлуудаас жишээ авах юм. Шашны урсгал хоорондын зөрчлөөс болоод дэлхийд надад нэг улсын жишээн дээр ярьж байна. Иргэний дан 5 дахь үлдээ үргэлжлэж байна.
400 гаруй мянган хүний амь насаа алдсан энэ тоонд явуулсан. Хүмүүний талан 20 сая хүний тал орчим дөрвөлжтэй статустай амьдарч байна. Хотоос хүмүүс норм болж багас болсон байна. Терроризмын бүлэглэлүүд цэцэглэг таахыг хөшин бий болсон юм. Энэ мөргөлдөөний хүрээнд 1000 гаруй цэцэг бүлэглэлүүд тэр улсад байна. Дэлхийн 30-аас олон улс орн тэнд юу хийж байгааг гэхээр геополитикийн тоглолт хийж байна. Өөрсдийн шашныг хамгаалах тоглолтоо хийж байна. Ийм дайны талбар болсон байж байна. Энэ зургийг хараад улаан байгаа эсвэл улаан зураалт нь харж байгаа хоорондоо дайцчлаа гэдэг болсон. Бусад одоо ногоон өнгөтэй цэцэр өнгөтэй шараа гэх дэмжиж байгаа. Тэр иймэрхүү нөхцөл байдал бий болчиход байна. Энэ юунаас болсон бэ? Цэц явж бид нэр түүхийг харах юм бол ерөөсөө шашин хоорондын мөргөлдөөнс болж. Биднээс гол гаргаж бидний ямар их одоо ноцтой асуудал болдог. Төсөөлөхгүй байж магадгүй ч гэсэн энэ тоогоор тогтоох зүйлийг нэг л зөвхөн сийх биш. Бидний нэгэн тойронд ийм мөргөлдөөн хаасаг болж байна. Пакистан, Египт, Иран, Европын улсууд Латин Мекс, Вьетнам, Ойртон, саяхан Йемен, Сауди Арабийн бүгд шашны мөргөлдөөнөөс үүдтэй. Шашны төрчлөө. Яагаад ийм болчихвол асуудлыг тавьсан? Дэлхийн дээр мэдэгдэж байгаа бидний хамгийн том шашин бүгдээрээ ихтэй хайрын нэрлийг номж хэлдэг. Тэгээд бохны хайрын нэрл ивэл авралын нэрийн өмнөөс эсвэл зөвхөн хүүхдүүдийн тухайг авдаг. Тэрийг нэг засаг ийм үгс байсан. Яагаад юм бэ? Яагаад юм бэ? Энэ хариултанд бид нар шашны мөргөлдөөн дайн байж хэрхэн үүсдэг вэ гэж асуусан шаардлагатай. Энэ асуултанд сандараа хариулсан байна. Тэгэхээр манай оюутнуудаа асуулт юу вэ? Ганцаараа яриад явах танай сонсох. Гараа өгсөн байна. Дайн яагаад үүсдэг вэ? Шашны мөргөлдөөний үндсэн шалтгаан юу? Энэ нэрийг мэдэх юм байна. Параллельно нэг зүйл яг дараа гэх юм байна. Мэддэг хүмүүс дараа гэж. Хоёроо, гурав, дөрөв. Гүйл гэдэг. Мэдгүй мó. Brad Pitt, Angelina Jolie. Энэ хоёр Hollywood-ийн модын Гэгүүл салтын комшин дотооныг дээр интернетээр шүүрээд тийм ээ. Жодигийн хатны улмаас Брэди Фортэй учраас хүүхдтэй гарах шахсан учраас нисфонкцэн хүчлэлүүлсэн учраас гол шалтгаан хийсэн. Энэ олон тамиг аль нь зөв аль нь зөв буруу эсэхийг мэддэг. Бидний мэдэх фактор юу гэхээр сүүлийн хэдэн сарын хоёр хамт амьдраагүй. Тэгээд онцлог ямар нэг үйл явдал болсон. Тэгээд Жоди салбарт өгсөн. Тэгээд би энэ хариултыг ерөнхийдөө мэдчихэж байна. Өөрөөр нарийн мэд ерөнхийдөө хариулт мэдчихэж. Яагаад энэ салбарт вэ? Яагаад энэ мэдчихийг би хэлсэн бэ гэхээр босод гэрүүлийн салбарт ялгаагүй байсан ерөнхий шалтгаан байсан. Эсвэл ерөнхий шалтгаан. Өрөм найраг ийгүүлдэ хагцад салахгүй юм. Додоохон дутуугүй байсан хоёроос. Суугаад 2 жилийн дараа, 5 жилийн дараа нэрийн сонсгоос өргөн. Царайгийн хатаас өргөн. Өмнөөс өөр хүмүүс ууцсан. Хоёроо би энэ ууцсан. Шүүхдэг. Энэ төрөнгөө хуваацсан гэж үздэг. Хүүхдүүдээ хэн ахуу гэдэг дээр маргадаг. Үзий явах би болсон. Яаж тэр их хайр энерги хайр дурлал ийм их үзэн ядах болов ийм баг хацаанд болов. Яг 5 жилийн дотор бүгд оронгороо өөрчлөлт.
Энийг би хүмүүсийн амьдрал тохиолдлыг ердийн нэгэн лог аргаар тайлбарлаж болно гэж бодож байна. Тодорхой үйл явдал бидний амьдралд тохиолддог. Тухайн үйл хосуудын амьдрал ялангуяа хүмүүсийн харилцаанд нэг удаа хоол мөсөө унагцсан байна, дуугаа өнгөрнө. 2 удаа дуугаа өнгөрнө. 2 удаа магадгүй хэсэг ба. 2 жил 3 жил унгаад байвал яах вэ? Асуудлаа ярилцаж шийдвэрлэхгүй байгаа тохиолдолд энэ бүхэн хоримтлагддаг. Эдгээр нэг удаагийн үйл өчүүхэн жижигхэн зүйл боловч дахин давтагдахаараа хоримтлагддаг, бөөгнөрдөг, мас үсгдэг. Эзэн нэг зэрэг дэлбэрхүүсээр аргагүй тийм ээ. Дэлбэрх үеж юу болох вэ гэхээр хүмүүсийн харилцаа бол буцааж нийлэх боломжгүй байдлаар салхинагц байдал үүсдэг. Би энийг юу гэж хэлэх гээд нэ гэхээр яг түрүүний асуултын хариу гэж хэлэх гэж. Хүмүүсийн хоорондын амьдралд зөрчилдөөн үүсгдэг, салхад хүргэдэг, муудахад хүргэдэг, биеийн үзэн ядахад хүргэдэг энэ шалтгаан бол мөн ялгаагүй адилхан шашин хоорондын зөрчилдөөн, зэвсэгт мөргөлдөөн, үндэстэн хоорондын үл ойлголцол, улс хоорондын дайны их үүсвэр болдог гэж бодож байна. Тиймээс шашин шүтгийн эрхчлөлөөг хангах нь шашин хооронд, үндэстэн хооронд, улс хооронд бий болцсон байж байгаа энэ маргааныг шийдэх, эвтэй найртай амар амгалан нэг дээвэр дор орших боломжийг олгодог ийм ач холбогдолтой юм байна гэж ингэж харж байна. Тийм учраас шашин шүтгийн эрхчлөлөө бол хүн төрөлхтний маш чухал үнд зүйл, түгээмэл, салшгүй эрхчлөө юм аа. Түгээмэл гэдгийг би хэлэхдээ хэд хэдэн зүйлийг бодсон л да. Нэгдүгээр түгээмэл байхын тулд хүн болгонд хамаатай байх ёстой, улс болгонд хамаатай байх ёстой. Иргэн нь шашин шүтдэггүй улс орн гэж энэ хараад ганцж байхгүй. Тийм учраас шашин шүтэх эрхчлөө бол дэлхийд даяар түгээмэл юм байна гэж хэлж болно. Хууль зүйн үүднээс нэмэх юм бол бид нар 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглалаас гадна 93 онд хүний эрхийн дэлхийн баг хурлаар шашин шүтэх эрхчлөө түгээмэл гэдгийг бас дахин баталгаажуулсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Олон улсын эрх зүйн хүрээнд хэрхэн ямар зохицуулт байна гэдгийг бид харахтаа хамгийн түрүүнд ямар гэрээ хэлцэл байна гэдгийг хардаг. Олон талд гэрээ хэлцэл байна. Мэдээж дэлхийн 2 дугаар дайны 50-аас 80 сая хүний амнаас хохирсны дараа хүн төрлөختөн анх удаага нийтээр хүний эрх гэдэг чинь түгээмэл юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор 48 онд хүний эрхийн түгээмэл тунхаглал, дараа нь бас 2 пакт, олон улсын пакт батлагдсан. Энэ пактууд дээр хүний шашин шүтгэхээс шүтгэх эрхчлөлөг бас баталгаажуулж өгсөн. 1966 оны иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйл хүний эрхийг шашин шүтгэх эрхчлөлөг нэлээд дэлгэрэнгүйгээр тусгаж өгсөн байна. За түүнээс гадна 81 оны шашин болон сүсэг бишрэлд сүсэг бишрэлд үндэслэн язгуурдан гадуур болон үйл төвчих байдлыг бүх хэлбэрийг устгах тухай нүүбийн тунхаглал 93 оны иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн тайлбар нүүбийн хүний эрхийн хороноос гаргасан. Энэ тайлбарууд бол ерөнхийдөө одоогоор шашин шүтгэхээс шүтгэх эрхтэй холбоотой олон улсын хүрээнд барьж байгаа үндсэн их сурвалж болж байна гэж харж байна. Окей. Хүний эрхийн хамгааллын хүрээ гэдэг талаар ярив. Тэгэхээр бид шашин шүтгэхээс шүтэх эрхчлөө гингүүд ямар хүрээнд хязгаарлагдах вэ гэдэг талаар зайлшгүй ярих шаардлагатай болдог. Энэ нэгдүгээрт шашин шүтэж болно, шүтэхгүй байж болно гэдэг агуулгыг агуулж байгаа боловч нөгөөтэйгөр бас нэг юм байгаа бид мартчихад байдаг. Шашин гүн үзэлтэн хийгээд үзэлтний эрхийг бас хамгаалсан эрх шүү гэдэг тийм ээ. Зөвхөн шашин шүтэж байгаа хүний эрхийг хамгаалдаг эрхчлөө биш юм шүү гэдгийг санах ёстой. Хоёрдугаар шашин шүтэх эрхчлөө гингүүд бид нар зөвхөн сүсэг бишрэлтэй холбоотой хүрээнд хязгаарлагдана гэж боддог. Энэ бол маш шөргөн хүрээх хамаарах боломжтой юм их байдаг. Нөгөө өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө те шашин шүтгэс шүт. Энэ бүх эрхүүд бол хоорондоо салшгүй холбоотой. Нэг үхрийн эвэр дөрөхөд 1000 үхрийн эвэр дөргөн гэдэг шиг аль нь хөндөгдөж явж байдаг юм эрхүүд байгаа. Дээрээс нь шашин шүтэх эрхчлөө, эс шүтэх эрхчлөө хамрах хүрээгэнгүүд бид
объектыг юу гэж боддог вэ гэхээр ерөөсөө мусульман шашин байна, христийн одоо урсгалууд шашин, буддизмын урсгалууд, жүүдийн шашных өөр юу байдгийг жин. Гэх мэтэр 100 хэдэн хүлээн зөвшөөрөгдсөн том шашнуудыг боддог үгүй. Тэрнээс гадна шинээр бий болж байгаа өчнөө олон урсгалууд, өчнөө олон шашнууд бүгдэнд нь шашин шүтэг, эс шүтэг хэрэгчлөө хамаатай байдаг гэдэг. Хамгаалтын хөрний хүрээнд хэлье. Окей, шашин шүтлэг, сүсэг биширлээ илэрхийлэх хэлбэрийн талаар нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос дараах байдлаар тодорхойлсон байна. Хүн шашин шүтлэгээ ийм байдлаар илэрхийлж болно гэж. Тэгэхээр энэ дурдсан байж байгаа сүсэг биширлээ илэрхийлэх хэлбэр нь exhaustive биш. Өөрөөр хэлбэл энэс гадна өчнөө олон илэрхийлэх хэлбэрүүд байгаа юм шүү гэж. Үндсэн хуулийн 19-ийн 2 дахь хэсэгт онц болон дайны байдал зарласан үед хүний эрх хэрэгчлөөг хуулиар хязгаарлаж болох боловч шашин шүтэх, эс шүтэх хэрэгчлөөг хязгаарлаж болохгүй гэсэн агуулгатай заалт байгаа. За энийг бид юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр энэ бол үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх хэрэгчлөөний статусыг тодорхойлсон байна гэж. Ямар статустай вэ гэхээр нэгдүгээр fundamental right үндсэн эрх юм бэ? Хоёрдугаар туйлын эрх юм бэ? Туйлын эрх гэдэг бол бидний ойлголтоор хязгаарлаж болдоггүй, зөрчиж болдоггүй эрх тийм ээ. Бус эрхтэй харьцуулах юм байна. Ийм эрх юм байна гэдэг үндсэн хуулиар баталгаажуулагдсан юм байна. Хоёрдугаар төр сүмхийдийн харилцааны тухай хуулийн 4-ийн 7 дахь хэсгийн шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт үндсэн хуулийн цэцээр очсон. Тэгээд цэцийн шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр үндсэн хууль зөрчсөн байна уу гэдэгтэй холбоотой тийм. Цэцийн шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр энэ бол үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн. Яагаад зөрчөөгүй байна гэсэн чинь үндэсний эв нэгдэл аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, Монголын ард түмний түүхэн уламжлал зан заншилд хор хөнөөд учруулж болохгүй ч ийм одоо бурангуй шашны урсгалыг Монгол улсад зориудаар нэвтрүүлэх орлогыг хязгаарлах зохицуулт хэрэгтэй. Энэ зохицуултын зорилго нь тэр. Тэм учраас энэ үндсэн хууль зөрчөөгүй байна гэж ингэж ütсэн. Өөрөөр хэлбэл бидний энийг хоёр талаас нь харах хэрэгтэй байх юм да. Нэг талаас шашны гаднаас зохион байгуулалтын нэвтрүүлэх үйл ажиллагаа гэдэг бол хориглоно гэж байгаа юм бол нэг талаас нь харах юм бол шашны итгэл үнэмшлээ дэлгэрүүлэх, сурталчлах, номлохыг хориглосон юм шиг харагдаж байна. Үндсэн хуулийн цэц бол энийг өөрөөр харж байна. Тодорхой тохиолдолд бид номлохыг хориглож болно гэсэн. Сурталчлахыг хориглож болно. Сургаж заахыг хориглож болно итгэл үнэмшлээ. Тэр тохиолдолд хэрэглэх зүйл заалт учраас энийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн. Тэгэхээр бид эндээс нэг ийм зүйлийг харна л да. Магадгүй сая хоёр заалт хоорондоо зөрчилтэй юм шиг харагддаг. Эхлээд бид үндсэн хуулийн энэ заалт бол туйлын эрх гэсэн зөрчиж болохгүй, хязгаарлахгүй гэж үзсэн хэрнээ одоо болохоор үндсэн хуулийн цэцгийн тайлбараар бол үндсэн хууль хязгаарлаж болно гэсэн заалт байгаа юм байна гэдгийг гэж ойлгохоор болж байна л да. Үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол үндсэн хуулийн тайлбар гэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн зүйл заалт хоорондоо зөрчилтэй байна уу? Цэц буруу одоо тайлбар хийв үү? Энд хариулахын тулд бид нэр эхлээд шашин шүтэх, эс шүтэх хэрэгчлөөг хоёр хувааж авч үзэх шаардлагатай. Нэгдүгээр шашин шүтэх, эс шүтэх хэрэгчлөөтэй үүнийг онц байдал, дайны байдал зарласан үед ч гэсэн хязгаарлаж болохгүй гэсэн заалт бол шашин шүтэх хэрэгчлөөний үндсэн цөмтэй холбоотой. Тэр нь юу юм бэ гэхээр та ямар ч зүйлд юунд ч итгэж болно, юугч бичин шүтэж болно. Дуртай үедээ хүссэн зүйлдээ итгэх, хүссэн зүйлдээ шүт. Энд төрийн зүгээс ямарваа нэгэн байдлаар хизээч хязгаарлалт тавихгүй гэсэн ойлголт. Энэ бол цөм тийм ээ. Энийг бид бүгдээр хүлээн зөвшөөрөхөөр аргагүй. Харин нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөх туйлын заалт гэж ойлгосон. Харин шашны итгэл үнэмшлээ дангаараа болон бусадтай хамтран илэрхийлэх нөхцөл байдал бүртгэхэд зохицуулт өөр байх юм байна гэж ойлгосон. Та итгэж болно, итгэл үнэмшил хэл яриа болон үйлдэл болон илрэх цагт төрөөс хязгаарлалт тавьж болно гэсэн агуулгаар ойлгох ёстой. Тийм учраас бид энийг үндсэн хуулийн өөр бусад заалтуудаас харж болж байгаа. Үндсэн хуулийн 9-ийн 3-т
Төрс сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулна гэсэн юм заалтч. Төрс сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулна. Сүм хийдийн харилцаа, сүм хийдийн хийдэг ажилын итгэл үнэмшлээ илэрхийлдэг, илэрнэ болж идэг тийм ээ. Тэрийг боломжийг олгож идэг газар. Тийм учраас энэ илрэл дээр бол тодорхой хэмжээнд аль ч улсад хязгаарлалт байна гэж харж байна. Окей. За ингээд шашин шүтэх эрхтэй холбоотой нэлээд олон асуудлууд үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд дээр олон улс орнд үүсдэг. Тэр талаар бид бас товчхон хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцъя гэж бодож байна. Ер нь бол шашин хүний бусдаас ялгарх онцлог нь юу юм бэ гэхээр итгэл үнэмшилтэй байх боломжтой байдаг энэ шин чанар гэж ойлгодог. Тэгэхээр хизээ ямар тохиолдолд шашин шүтэх эрхтэй холбоотой асуудлууд үүсэж байна гэхээр ерөөсөө л явж явжгаад миний үзэл бодол, миний итгэл үнэмшил, миний шашин, миний сүсэг бишрэл илүү зөв, үнэн, дээд, дээгүр, ариун гэж ингэж үзээд харин эсрэгээрээ минийхээс өөр үзэлтэй шашин, өөр одоо итгэл үнэмшилтэй хүмүүс тэр бол буруу, худал, дорд гэсэн энэ үзлээс үүдэлтэй. Тэгэхээр энэ хоёрын мэрэгчлээ эхнийх нь болонгууд хуулиараа бид нар юу зөвшөөрдөг вэ гэхээр үндсэн хуулиараа зөвшөөрсөн байж туйлын эрх болгоод өгсөн. Та бол дуртай зүйлдээ итэг гэсэн. Дуртай зүйл нь гэсэн чинь юу байх вэ? Чиний итгэл үнэмшил бол хотлаа, буруу, дорд. Чинийхийг би үгүйсгэж байна. Тийм учраас яах вэ гэхээр чи буруу бин бодож байгаа учраас буруу зүйлд итгэж байгаа учраас гарцсан газрын хөрсөөс арил гэж байгаа. Чи ийм дэцэх юм бол та нарыг бүгдийг чинь хүс тэмтэрнэ гэж. Ийм л дайм болж штэ дэлхийд яг юм. Бид нар одоо эндээс эрүүл ухаанаар бодох юм бол бүр итгэмээргүй. За эхний асуудал ямар асуудал үүсдэг вэ гэхээр гэр бүлтэй холбоотой асуудлууд нэлээд яригддаг. Үндсэн хуулийн 17-гийн 2 үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нэрний журамт үүрэг гэсэн. Нөгөө дээгүүр үндсэн хуулийн 16-гийн 10-д болохоор энэ бол эрхгээ заагаад өгсөн. Эцэг их нь өөрийнхөө хүүхдэд өөрийнхөө итгэл үнэмшил, сүсэг бишрэл, шашныг өвлүүлэх зааж сургах хэрэгтэй. Хүсэх юм бол шашны сургууль өөрөө байгуулад шашны сургууль явуулах хэрэгтэй. Энэ дээр зарим улс орнд нэлээд асуудал үүсдэг. Ямар асуудал вэ гэхээр ялангуяа одоо мусульман шашинтан олонх нь болсон улс орнууд шашны тогтолцоотой дэглэмтэй улс орнууд бол нөгөө боловсролын тогтолцоо нь ямар байхаа гэдэг дээр нэлээд асуудал байдаг. Манайд бол одоо одоохондоо юм асуудал гайгүй. Гэхдээ бас энэтэй холбоотойгоор юм байгаа л да. Нөгөө хүүхдүүд боловсрол олохтой холбогдуулаад төрийн үүрэг юу байх вэ те. Тэгэл нэг нөхөр шашны сургууль байгуулдаг, тэр шашны сургуульд нь шууд хүүхдээ өгөөд юу заана хамаагүй гэж явуулах юм уу, стандарт байх юм уу, шалгалт тавих юм уу, хянах юм уу? Энэ өөрөө шашин шүтэх эрхт нөлөөлөхгүй юу? Магадгүй сургуулиуд олгож байгаа бүх санхүүжилтээ тэр сургуульд шашны сургууль бас олохгүй юу те. Олгочих юм бол одоо дахиад тэр хэрхэн зарцуулж байгаа гэдэгт нь хяналт тавих уу? Хяналт тавих юм бол шашны хэрэгт төрөөс оролцож байгаа хэрэг мөнөж гэдэг юм а те. Иймэрхүү асуудлууд гарч ирдэг. Дараагийн шашин шүтэх эрхчлөлтөд холбоотой хамгийн их яригддаг асуудлын нэг бол шашнаа сонгох, өөрийн шашнаа өөрчлөх, шашин шүтлэгийн одоо чиг баримжаагаа өөрчлөх асуудал бол хамгийн их яригддаг асуудлуудын нэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө шүтжсэн шашнаа орхино гэсэн үг, өөр шашин дагаар орно гэсэн үг тийм. Шашин эсвэл шашинд орохгүй байхад шашнаа орхиод шашинган үзэлтэн болох энэ эрх шашин шүтэх эрхт хамаарахгүй гэвэл хамаарах хэсэг асуудал нэлээд яригддаг. Монгол Улсын үндсэн хууль бол энд ямар ч эргэлзээ байхгүйгээр хариулсан. Бусад улсын үндсэн хуулинд ер нь бол religious freedom гэдэг нэр томьёогоор явж байгаа. Шашин шүтэх эрх гэдгээр явж. Монгол Улсын үндсэн хууль болохоор шашин шүтэх эрх гэсэн байна. Өөрөөр хэлбэл та яг сая хэлсэн шиг шашнаа сольж болно, өөрчилж болно, өөр шашнанд орж болно, буцаад ирж болно, эсвэл ерөөсөө шашингийн үзэлтэн болж болно. Энэ эрхийг Монгол Улсын үндсэн хуулиар нэгэд бусад зарим улсад бол энэ нэлээд асуудалтай. Та шашнаа орхих юм бол өөр шашин дагаар орох юм бол тэрнээсээ болоод цаазаар авах авуулах юм нөхцөл байдал бүрддэг улс одоо хүртэл байсаар байна. Дараа дахиад гардаг нэг юм асуудал. Бусдыг өөрийн шашинд алдан хүчээр урвуулан оруулах асуудал зөвхөн манай асуудал биш, бусад бүх улсад байж байгаа юм асуудал. Тэрний жишээ манайд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол шууд ингээ харах юм бол мэдээж үндсэн хууль, бусад хууль нийцэхгүй.
төрөөс хэн нэгнийг албадан шашин шүтгүүлдэг, аль нэгэн шашинд албадан оруулдаг ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй гэж. Олон улсын эрх зүйн хүрээндчид, дотоодын эрх зүйн хүрээндчид тийм байгаа. Манай улсын үндсэн хууль. Гэхдээ шууд хуулиараа бусдыг шашиндаа албадан оруулахыг хориглоно гэсэн агуулгатай зүйл залт оруулах нь өөрөө зөв үгүй юу? Өөрийн итгэл үнэмшлээ бусдад итгүүлэх ажил хийж байгаа нь юу нь буруу юм бэ гэдэг асуулт өмнөөс тавьдаг л да. Малайзад лалын шашинтай бүс нутагт христийн шашны хүмүүс номлоо одоо нөгөө мишнерийг нэрлэдэг ч тийм ээ номлогч нараа явуулаад очиж тэнд сурталчилгаа сургалт хийхийг хориглоно гэдэг хуулийн залттай. Тэгээ энийг нь шашин шүтгэс хэрэгчлээ зөрчлөө гингүүд тэд юуг тайлбарлах вэ? Гэхдээ бид эн чинь харин юу вэ гэхээр энэ хязгаарлалт бол өөрөө манай нийгэмд аман амгалан амьдрах боломжийг, тогтвортой байх боломжийг, эв нэгдэлтэй байх боломжийг олгож байна гэж тийм. Шашны зөрчилдөөнөөс, зэвсэгт мөргөлдөөнөөс сэргийлж байгаа юм зохицуулалтаа гэж хэлдэг. Грект христийн ортодокс христийн шашинд итгэдэг хүнийг Жеhovийн гэрч гэдэг одоо христийн шашныг юу вэ? Тэрэнд уруулах гэж оролцсон этгээдийг шоронд тарьсан. Тэгээ Европын хүний эрхийн шүүх дээр энэ хэрэг очсон. Шүүх юу гэж үздсэн бэ гэхээр бусдыг өөрийн шашинд албадан оруулахыг бид нэр шууд зөв буруу гэхэд хэцүү юм байна шүү дээ. Гэхдээ энийг бид нар ялгаж салгаж харах хэрэгтэй юм байна. Юу гэсэн бэ гэхээр шашин шүтлгээс нь уруулаад өөр шашинд шүтгэд нөлөөлөх оролдлого хийх нь бид нар зохистой зохисгүй гэдэг хоёр одоо ангилалд хувааж авч үзээд үн дээр үндэслээд шийдэх систем байна гэсэн ийм санааг анх гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ? Бусдыг өөрийн шашинд албадан оруулахдаа хэрэгэлсэн арга барил албадлагын хэрэгсэл байна уугүй юу те? Эсвэл зүгээр номлосон байна уугүй юу гэдэг энэ мэт тухайн нөхцөл байдлаас хамаарат case by case шийдэж явах учиртай юм шиг юм байдлаар харагдаж байна л да одоогийн төлөв. Зөвхөн энэ болоогүй дэлхийд даяар ийм асуудал байна гэдгийг би сая хэлсэнтэй. Бусдыг өөрийнхөө шашинд оруулах гэдэг. Өөрийн итгэл үнэмшилтэй байгаа зогсохгүй энэ итгэл үнэмшилтэй бусдад хүргэх гэсэн санаа бол хүлээн зөвшөөрдөг. Гагцгүй тэр нь албадлаг хүч хэрэгэлсэн шинж агуулж өгөө гэдгээр ялгаатай болж эхэлнэ. Ортодокс одоо сая зүүн Европын улс зөвлөлт бодвол задар унсны дараа ортодокс шашинтай зүүн Европын улсууд Орос руу яасан бэ гэхээр христийн бус сүмүүд орж ирсэн нэлээд хэсрүүлстэй тулгарч ирсэн. Африкт лалын шашныг зохион байгуулалтаар гаднаас оруулж ирсэн христийн сүм хийгийн нэлээд хэсрүүлстэй тулгарч ирсэн. Гэх мэтээр өчнөө олон асуудлууд үүсэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр бид нөгөө үндсэн хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэх юм бол тэнцвэрийн зарчим аль аллаас нь түрүүнд хэлсэнтэй харгалзан үздэг шалгадаг тестүүдийнхээ хүрээнд шалгаж ээж case by case шийдэж боломжтой юм а гэж харж байна. Окей. Шашин шүтэх уг нь бол өнөөдрийн ярианы сэдэв бол шашин шүтэх эрхийн талаар тийм ээ. Гэхдээ энэ эрхийн талаар ярихад бид нар шашин төрийн харилцааны талаар дуртахгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр энэ өнөөдөр ярианы гол сэдэв биш боловч Монгол Улсын үндсэн хуульд төрийн шашнаа хүндэтгэн шашин төрнөө дээдлэн гэсэн ийм залт байна. За энэ залтын дараа төрийн байгууллага шашны сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэсэн. Энэ хоёр залт бол Монгол Улсын үндсэн хуулийн хуульд шашин сүм хийд төр хоёрын хоорондын харилцааг үндсэндээ зохицуулж байгаа үндсэн хуулийн үндсэн зарчим гэж ойлгож байна. Төрийн шашныг хүндэтгэн шашин төрөө дээдлэн гэдгийг хэрхэн ойлгох вэ гэж. Төрийн байгууллагын шашны үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй, сүм хийд шашин өөрөө улс төрийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэсэн юм санаа. Тэгэхээр энийг бид ямар стандартаар авч үзэх юм? Яг энэ асуудлыг шийддэг төр шашин хоёр ямар хэмжээнд холбоотой байх уу, хэр их зайтай ажиллах уу гэдгийг шийддэг олон улсын эрх зүйн стандарт гэж байхгүй. Улс болгоондоо байна. Америк нэг хамгийн экстрим жишээ. Энэ хоёрыг хамгийн боломжтой байдлаар салгая гэсэн жишээ. Энийг цаашаа яваад тэгээд өчнөн олон хувилбар байна. Нөгөө талд нь одоо юу байдгийг та жинхэнэ шашны хууль үйлчдэг, шариагийн хууль үйлчдэг улсууд ч гэсэн одоо байж байна. Тийм учраас төр сүм хийд хоёр салангад байх ёстой гэсэн олон улсын стандарт одоохондоо байхгүй. Энэ бол
либерал үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ер нь салангад байх ёстой гэсэн санаа явж байгаа. Ямар хэмжээнд салангад байх ёстой гэдэг бол улс болгоны өөрийнхөө дотоодын асуудал шиг байдлаар шийдэж явж байгаа одоогоо. Гэхдээ олон улсын байгууллагуудын зүгээс бол тодорхой шаардлагууд тавьдаг. Энэ төр шашны төр сүмхийдийн хоорондын харилцаа ялгаатай байгаа энэ нөхцөл байдал бол дэлхийн улс болгон ялангуяа тэр далайн шашинтай улсуудтай харьцуулах юм бол манайхаас илүү өөр байгаа нь ажиглагдаж байгаа. Олон улсын эрх зүйн хүрээнд тавьж байгаа ганцхан шаардлага байна. Магадгүй та төрийн шашинтай улс байж болно. Магадгүй уламж шашнаа зарлцсан улс байж болно. Магадгүй төрийн сүм хийдтэй улс байж болно. Гэхдээ нэг л шаардлага тавьж байгаа. Төр бол шашны нэг хэсэг гэж болохгүй, шашин бол төрийн нэг хэсэг байж болохгүй гэсэн ийм л шаардлага тавьж байгаа. Үндсэн шаардлага. Энэ нь Монгол улсын үндсэн хуульд тусгагдсан байна гэж харж байна. Төр шашин хоёр тодорхой хэмжээнд салангад байх ёстой юм байна гэж. Харин энэ хоёр харилцсан хамааралтай ажиллаж болох уу? Хамааралтай гэхээс илүү холбоотой ажиллаж болох уу? Гэх юм бол холбоотой ажиллахаас өөр арга байхгүй тийм. Хийдэд гал гарч байхад очиод үүдэнд нь гал командын машин зогсоод иж болохгүй шүү дээ. Бид нар шашны хэрэгт оролцохгүйгээд. Нөгөөтэйгүр бид танах шашны байгууллага учраас бид шашны байгууллагын тэргүүн хэн байхыг бид нар мэднэ гэж байж болохгүй тийм. Зохион байгуулалтыг чинь бид нар шийднэ гэж болохгүй. Энэ бол яг энэ одоо төр шашны үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэдэг заалтай харьцах юм зохицуулт байгаа. За Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн гаргасан нэг шийдвэр байгаа. Энэ дээр одоо их олон хүмүүс санал бодлоо илэрхийлдэг. Төр сүмхийдийн харилцааны тухай хууль буддийн шашны сонхлог байр суурийг хүндгүүлснэ гэж заасан. Энийг нь үндсэн хуулийн цэвц үндсэн хууль зөрчсөн үгүй гэдгийг авч үзэнгүүтээ. Энэ бол үндсэн хууль зөрчөөгүй байна гэд шийдвэр гаргацсан. Энэ шийдвэрийн үндслийг хэлэхдээ төрийн шашнаа хүнддэгнэ гэсэн заалтын дагуу энэ бол үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн. Энэ заалтын дагуу гарсан хуулийн заалт биш гэж хэлсэн. Тэгвэл шашна гэдгийн хамаатуулахын тийм ялгал нь болохоор нэг шашныг хэлж байгаа байх шүү. Тэр нь болохоор буддийн шашин байх шүү гэдэг ийм санааг бол үндсэн хуулийн цэц хэлсэн. Тэгээд уламжлалаа дээдл нь хүндтгэн гэсэн үндсэн хуулийн удирдгал хэсгийн зүйл залтыг бас удирдгал болгосон. Өөрөөр хэлбэл энэ нь бусад шашны хүмүүс өөрийнхөө шашны итгэл үнэмшлээ итгэж үнэмших тэгээд тэрийг илэрхийлэхэд ямар нэгэн байдлаар саадтар үзүүлэхгүй гэж ингэж цэцгийн шийдвэр одоогор байж байгаа. Монголын хувьд тийм ээ. Тэгвэл энэ ганцхан Монгол юм уу? Тэгээ энэ аль нэгэн шашныг уламжилт гэж үзчихдэг нэг тийм арай давуу статус олгочдөг эсвэл төрийн сүм хийдгээ зарлцдаг. Энэ нь өөрөө тухайн бусад шашны хүмүүсийн эрх хэрэгчлөөнд халтсан болох уу? Шашин шүтдэг хэс эрхчлөөнд нь халтсан болох уугүй юу гэдэг асуудал банк тавигддаг. Бид энэ улсуудын туршлагыг товчхон ярив. Норвегид лютерны сүм христиан тийм ээ. Төрийн статустай сүм хэвээрээ байсаар байна одоо. Шведэд сая 2000 он хүртэл бас л лютерны сүмийг төрийн шашин байсан. Энийг нь хэдийгээр болиулсан боловч де факто бол хэвээрээ байгаа. Их Британд Английн сүм гэж байна. Одоо хүртэл төрийн статустай сүм байсан. Хэдийгээр одоо ямар статустай байна? Зүгээр албан ёсны статус бол байхгүй. Гэхдээ одоо хүртэл жишээлбэл ганцхан Английн сүм Church of England бол яадаг вэ гэхээр Их Британий парламентын дээд танхим болох лордын танхимд өөрийн төлөөллөө байрлуулж төлөөлөл нь орж байгаа. За энэ бол бас тэр статус тодорхой хэмжээнд хадгалагдсан хэвээрээ байна. Тэгээ энэ улс орнууд юу гэж үздэг байсан бэ гэхээр энэ бол түүхэн уламжлалаас хадгалагдаж үлдсэн тийм л зүйл. Энэ бол өөрөлдвөл бидний бусд хүмүүсийн шашин шүтэг хийс шүтэг хэрэгчлөөд ноцтой асуудал одоо хязгаарлалт болохгүй гэсэн ийм байр суурьтай байгаа энэ улсууд өөрсдөө. Тэр үеийн төр сүм хоёр хэд хоорондоо маш их салангад байх ёстой гэж үзэж байгаа Америк нэгдсэн улсад хүртэл энэ асуудал бас л тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж ямар хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж Америк нэгдсэн улсын мөнгөн тэмдэгтээр in God we believe гэдэг trust гэдэг. Бурхад бид итгэдэг. Нэг том асуудал биш үү? Benign. Яг уу бид
уламжилт юм байсан. Тэгээ яг хөө тэрийг аваач. Энэ бол нэг бус шашны хүмүүсийг итгэл үнэмшлийг нь статусыг нь дордуулсан, эрчүүлэг нь хязгаарлалцсан, хоригдсан зүйл алга байна. Шүүхийн тагимд орж ирээд Библиэлд гараад тавиад Бурхны нэрийн өмнөөс би тангаралж ингээд бас асуудал алга. Дээд шүүхийн хурал эхлэхдээ бас л Бурхны нэрийн өмнөөс асуудал алга. Энээс болоод хэний хэрэг зөрчигч үү гэдэг байдлаар хандж байгаа тохиолдол байна. Окей, дараагийн асуудал. Шашин шүтлэгийн улмаас сэргийн хагас татгалзах холбоотой асуудал. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйл шашин шүтэх хэрэгтэй холбоотой зүйл заалтын ерөнхий тайлбарыг гаргасан. Энэ тайлбарт шашин шүтэх эрх чөлөөнд цэргийн албан татлагаас гэж албадан цэрэг татхаас татгалзах хэрэг хамаарна гэж оруулсан. Өөрөөр хэлбэл энэ олон улсын пакт бол заавал биелэгдэх хэрэгтэй олон улсын гэрээ шүү дээ, тийм ээ. За энэний тайлбар гэдэг бол бас тодорхой хэмжээнд зүгээр нэг зөвлөмж тунхаглаас илүү хүчин чадалтай байх хэрэгтэй гэж харж байгаа. Гисэн хэдий ч энэ асуудал олон улсын хэмжээнд бас л одоо тодорхойгүй практикгүй яг л өөрийнхөө шийдээ явж байгаа. Зарим улсад албадан цэрэг татлагыг бол шин шүтэх хэрэгтэй холбоотойгоор шин шүтэх эрхийг зөрчих боломжтой гэж үзэж байгаа. Зарим нь бол зөрчихгүй. Энэ бол зайлшгүй байх шаардлагатай. Бусад нийгмийн ашиг сонирхол ялангуяа тухайн улсын батлан хамгаалах аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас чухал зүйл гэж үзээд шин шүтэх эрх чөлөөг зөрчилдөггүй гэж үзэж. Чи шашин шүтдэгч байсан, шүтдэггүй байсан бүх хүмүүст бид адилхан шаардлага тавьж байгаа гэдэг ийм үүднээс ханддаг. Грект жишээл одоо чинь Европын холбооны гишүүн хэвээр байгаа тийм. Шоронд хорж байгаа. Цэргийн албан татлагаас татгалцсан гэж. Суусан хэвээр л байгаа тийм. Суулгаад гэхээр. Гэх мэтэр. Тэгэхээр энэ бол бас тодорхойгүй. Дээрээс нь цэрэг татлагаас гадна эмч хүн шашин шүтлэх юм. Ялангуяа христийн шинтэй хүмүүсийн хувьд нэлээд хамаатай зарим хүмүүс тийм бай. Өөр хөндлөлт би хиймээргүй байна. Хэдийгээр би энэ чиглэлийн эмч ч гэсэн тийм. Гэд өөр хөндлөлт хийхээс сүсэг бичрэлийн үүднээс улмаас татгалзах боломжийг хуулиар хангаж өгөх боломжтой юу гэдэг асуулт гэсэн бас нэгдсэн стандарт байхгүй. Улс улсынхаа одоо бодлогоо шийдэж авч байгаа юм зүйлүүд байна. Ерөнхийдөө өнөөдрийн маань ярих гэсэн зүйл маань өндөрлж जैन. Тэгээд товчхон ярьсан зүйл дээр дүгнэлт хэлэхэд шашин шүтгэхээс шүтэх эрх чөлөө бол хүний хамгийн чухал үндсэн туйлын салшгүй заяагдмал эрх юм байна гэж. Энэ эрхийг бид нар хориглож болдоггүй, хязгаарлаж болдоггүй, зөрчиж болдоггүй тийм элемент байна. Тодорхой хүрээнд хязгаарлаж болдог элемент бас маань энэ эрхийн агуулга гэсэн нэг юм санаа. Энэ эрх чөлөөг зөрчлөөс хүний эрх чөлөө, шашин шүтгэхээс шүтэх эрх чөлөөг хамгаалах нь олон нийгэм давуу талтай юм байна. Өөр үзэл бодолтой хүмүүс, өөр арьс өнгөтэй хүмүүс, өөр итгэл үнэмшилтэй, шашин шүтлэгтэй хүмүүс хамтран нэг дээвэр дээр амьдрах боломжийг олгодог юм байна. Хамгийн сүүлд нь хамгийн чухал бид эргэцэн зохицуултыг боловсронгуй болсноор шашин шүтэх эрх чөлөөг хамгаалж чадна гэж боддог те. Гэхдээ энэс илүү чухал нэг зүйл байна. Тэр нь юу юм бэ гэхээр өөрсдөөс нь ялгаатай, өөрийнхөөс нь өөр ондоо үзэл бодолтой, ондоо шашинтай ийм хүмүүсийг үзэн яддаг, үл твчдэг, алагчлан, ялгуурлан гадуурхаж үздэг энэ үзлийг бууруулахад төрийн бодлого чиглэх ёстой. Төрийн бодлого зөвхөн эргэцэн зохицуултыг боловсронгуй болгох биш, харин твчээр гэдэг зүйлийг төлөвшүүлэхэд чиглэгдэх ёстой. Цэцэрлэгийн боловсролоос, ерөнхий боловсролоос, дээд боловсрол хүртэл intolerance гэдэг юмыг байхгүй болгох тийм ээ. Tolerance ардчлалын үнд зүйл болох твчээр гэдэг зүйлийг багаас нь суулгах гэж чиглэсэн ийм бодлого манайд өгүүлэг чинь хаанч орохгүй байна. Ганцхан жишээ хэлгээд Японы цэцэрлэгт нь хүртэл тэрийг зааж байна. Твчээрийг суулгах зорилготой. Бус түүхтэйгээ хийж байгаа өөр үзэлтэй бодолтой байж болно. Тэрийг хэрхэн хүндэтгэхгүй, хэрхэн дэвчгүй гэдэг чадварыг багаас нь суулгаж байна. Энэ чадвар хамгийн чухал юм аа
үзэж जैन ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Асуулт байвал хариулъя. Цаасаар аваад нэг асуулт байна л да. Сайн тэр төр сүмийн харилцааны тухай хуулийг ер нь харилцааны талаар баг зэрэг хөндөж ярьдаг. Энэ хүрээнд зорилго шашны талаар үндсэн үнийн эцсийн дүгнэлтийг бас ярьлаа. Энэ зорилго шашин гэдэг энэ үг маань өөрөө хийсвэртэй таашин. Гэхдээ одоо тодорхой үр дагавартай тийм 200 үр дагавартай тийм тогтгоо юм уу? Эсвэл одоо бэлгэдийн чанартай үг юм уу? Ямар хүрээнд энийг тайлбарч тэгээд таны болон практикээр яаж энийг одоо өргөн хүрээнд хийх хэрэгтэй юм уу? Явцсан утгаар хийх хэрэгтэй юм уу? Энэ дээр нэг тайлбар хийж өгч. төрөл сүмхийдийн харилцааны дээр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт бол ер нь бол саяхан хэлсэн хоёр үндсэн хуулийн удирдгал хэсэг. Тэгээд үндсэн хуулийн шашин шүтг хэрэгжүүлэлттэй холбоотой шин төрлийн харилцаатай холбоотой тэр заалтыг үндэслсэн. Тэрийг тайлбарлсан тайлбар гэж ойлгож байна. Тэр тайлбар нь юу вэ гэхээр буддийн шашны зөнгөлөх байр суурийг хүндэтгэх үзнэ. Тэгэхээр энэний хүрээнд тодорхой зүйлүүд хийж байна. Жишээ нь бид сүм хийдэд тодорхой дэмжлэг үзүүлэх асуудал бол Америк бус бүх улсанд үүсдэг байхгүй. Энэ шашин шүтг хэрэгжүүлээд зөрчиж гэнэ үгүй гэдэг асуулт. Тэгэхээр энэ дээр бид нэр арай өөр өнцгөөс харах хэрэгтэй юм шиг Монголын хувьд. Үгүй Монголын хувьд бус улс ч гэсэн яг л тэгж харж. Жишээ нь нэг шашинтай холбоотой сүм хийд мянган жилийн настай сүм хийд Европт байж чад нураад унчих гэж байгаа тэрийг төрөөс мөнгө гаргаад засчих байгаа байхгүй. Тэгвэл чи энэ сүм хийдийг дэмжиж дэжтэй гэж хэн ч хэлэхгүй байна л да. Яагаад хэлэхгүй вэ гэхээр эн чинь сүм хийд юу гэдгээсээ илүүтэй хүмүүс очиж тэр улсын түүхтэй танилцдаг, соёлтой танилцдаг, уламжлалтай танилцдаг, туристийн attraction болсон байгаа. Гэх мэт. Тийм учраас Монгол улсын уламжлалт шашин нь өөрөө Монголын иргэдийн амьдрал, нийгмийн амьдралын ямар хүрээнд хүртэл шингэсэн байна. Тэр энгийн амьдралын хэвийн амьдралынх нь хэв маягийн нэг хэсэг болцсон байна. Гэдгээс хамаарат төрийн хийж байгаа үйлдэл нь шашин шүтг хэрэгжүүлэлтэнд нөлөөлж гэнэ үү гэдэг асуулт яригддаг байна. За баярлалаа. Ийм асуулт ирсэн байна. Бүх шашныг нэг хуулиар зохицуулж байгаа нь өөрөө олон маргааныг дагуулж байна уу гэсэн асуулт байна л да. Тэгэхээр би бүх шашныг нэг хуулиар зохицуулж гэнэ гэж би шууд бодохгүй байна л да. Яг тэгэхээр төр сүмхийдийн харилцааны тухай хууль бол мэдээж энэ хоёрын хооронд харилцаа тодорхой асуудлуудыг зохицуулж байна. Зохицуулагдаагүй харилцаанууд зөндөө байна. Зохицуулах ёсгүй харилцаанууд зөндөө байна. Нэг хуулиар зохицуулдаг байсан бол төр сүмхийд бол тэнд байгаа одоо юу гэдэг нь эд хөрөнгө юу гэдэг бүх зүйл бол Монгол улсын хуулиар зохицуулах боломжгүй болчихно. Тийм учраас Монгол улсын бүх хууль тогтоомж төр сүмхийдэд нэгэн адил хамаатай байгаа л гэж би ойлгож байна. Хамаарах нэг нь хамаатай байгаа гэж ойлгож байна. Шашин гэсэн нэрнээр ямар нэг гаж урсгал орж ирсэн тохиолдолд хуулийн зохицуулалт ямар байдаг вэ? Шашин гаж урсгал хоёрын ялгаа хэрвээ гаж урсгал шүтдэг тохиолдолд тухайн хүний эрхийг хязгаарлаж болох уу? Түрүүнд хэлсэн тийм л зохицуулалт байна. Шашны гаж урсгал гэдгийг тогтооход боломжгүй. Тогтоох стандарт шалгуур байхгүй. Гэхдээ ерөнхий шалгуур яг тэрэн зориулсан шалгуур байгаас юм байна. Ерөнхий шалгуур угаасаа ойлгомжтой. Бус бүх одоо зүйл тавьдаг шиг Монгол улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгмийн доктортой байдал, нийгмийн дэг журам энэ бүх зүйл занал хийлсэн аюул занд учруулахгүй шашин байх юм бол гаж урсгал гэж үзэх магадaltaй. Чинь Америкт native Indians гэж байдаг шүү дээ. Тэд нар бол нөгөө юу гэж нэрлэдэг вэ гэж нэг тийм өвс татдаг байхгүй. Тэгээд тэрийг юу гэж үздэг байсан бэ гэхээр энэ бол бидний шашны нэг үйл. Яг л үүндээ шашны зан үйл гэж үзээд тэрийг яаж ээж нөгөө нэг одоо тэдний шаманизм л дээ яг үндсэндээ тэрнийхээ юунд ордог те юмтайгаа холбогдож барьдаг. Тийм учраас энийг хамгаалах гэж бас нэлээд дээч хүүхдэр хүртэл үндсэн хуулийн хүрээнд яригдаад энэ бас өчнгөө болж ирсэн тохиолдол байж байна. Тэгэхээр энэ бол өөрөө хэлбэл
энийг хэрэглэснээр хүний эрүүл мэнд хортой байна ч гэдэг юм уу те. Гаж зэрэг нөлөөтэй байна гэж үзэж байгаа тохиолдолд хоригдох боломжтой байхаа. Шашин гаж урсгал хоёрын ялгаа бол үнэндээ хэцүү. Шашин гэдгийг тодорхойлох боломж бараг байхгүй шүү. Ер нь тодорхойлдоггүй. Өгсөн тодорхойлтууд нь ер нь бол хангалттай биш, оновчтой биш байдаг. Яг тэр чинь итгэл үнэмшилтэй холбоотой. Тэгээд тэгж ярих юм бол бид нар юу хүртэл шашин гэж тодорхойлох боломж байгаа байхгүй. Шинжлэх ухааны хүртэл, шинжлэх ухааны үзэл баримтлалуудыг хүртэл, батлагдаагүй онолуудыг хүртэл шашны үзэл бодол гэж үзэх боломжтой. Ийм нөхцөл байдал. Тэр энэ хоёрыг ялгана гэдэг бол миний хувьд одоохондоо орж ирэхгүй байна. Яаж ялгах юм бэ? Тэгээд хийж байгаа үйлдэл яг хийсвэр тодорхойлт өгөх хэцүү. Гаргаж байгаа үр дагавар нийгэм гаргаж байгаа. Эндээс нь бол бид нар ялах боломж байгаа. Гаж урсгал шүтлэг тохиолдох хүний эрхийг хязгаарлаж болох уу? Бид түрүүнд хэлсэндээ итгэл үнэмшил гэдэг бол чи гаж урсгал шүтнэ үү, гажгүй урсгал шүтнэ үү? Хэрүүл урсгал шүтнэ, зөв урсгал шүтнэ үү? Хамаа байхгүй. Хүссэн болгондоо итгэх, хүссэн болгоно шүтнэ. Гагцгүй тэрийг чи амаараа болон биеэрээ илэрхийлж болгож гаргаж болохгүй гэж. Энэ тохиолдолд асуудал үүснэ. Энэ тохиолдолд хуулийн хүрээнд байх ёстой. За энэ дэр асуултанд чинь бид хариулъя. Эцэг нь буддист байгаад хүүхэд нь өөрөө буддийн шний талаар ойлголтгүй байгаа. Тэрийг уламжлуулж манайд нэг юм байгаа юм да. Энэ бол яхаа аргагүй энэ хүүхдийн ярьж байгаа үнэн гэж би бодож байна. Ягаад тэгэхээр социализмын үед бид нар тэр эцэгхээс хүүхдүүдтэй уламжлуулдаг энэ тийм залгамж гэдэг юм уу? Тийм юм байхгүй болгоцсон. Тийм учраас эцэг нь буддист, бараг эцэг нь хүртэл өөртөө буддист юм уу үгүй юм уу гэдгээ мэдхээ байлцсан. Ийм нөхцөл байдал бий болцсон байна. За хүүхэд нь буддист эсэх нь өөрөө чинь л асуудал. Чи насан туршаагүй бол ээж чинь, аав чинь чамд ямар шашин шүтэх үү, юунд мөрөхгүй гэдгийг зааж сурах хэрэгтэй. Хуулийн дагуу. Тэгээд чамд итгэл үнэмшил төрөөгүй чи өөр зүйл итгэж байгаа бол тэр таны өөрийн эрхийн асуудал гэж би бодож байна. Сүм хийд байгуулах хэсгийг ер нь бол сүм хийд хэдийгээр бид нар бүртгүүлнэ гэдэг энэ их маргаантай асуудал л да. Төрөөс сүм хийдийн харилцаанд оролцож гэнэ үгүй гэдэг асуудал хөндөгдөн. Нэг талаасаа чи бүртгүүл гингүүд миний одоо ажил юу дотоод асуудалд оролцоод байна шүү дээ гэж ярих гэдэг. Тэгээ бүртгүүлэхгүй болгоод бид танарт яаж өөрчлөлт үзүүлэх юм бэ? Бид нар халуун дулааны ч өгмөрөн тогийн ч хангамаар нь усын ч ямаар зөөр бохор ингээ ярангууд бүртгүүлэхээр шаардлагагүй болд юм л да. Гэхдээ тэгээд энэ хэрхэн тодорхойлох гэдгийг би лав тодорхойлт хараагүй. Гэхдээ түрүүнд хэлсэн бид нар common sense-ээр ойлгох юм бол нийгэмд хортой хөнөөлтөл шашны урсгал байна. Тэр үзэл бодлыг илэрхийлэн гаргаснараа илрэн гарч байгаа хэлбэр нь өөрөө нийгэмд хортой байх юм бол болов гэж бодож байна. Тэгээ янз янзын улсууд өөрсдийнхөө итгэл үнэмшилтээр бодлого, улс төрийн бодлого дээр тулгуурлаад гаж урсгал гэдэг тодорхойлсон шашны урсгал байж байдаг юм. Их олон эрдэс учраас тавчхан хариулаа бас явчлаа шүү. Уучлаарай. Окей. Шашны эрх чөлөөг хэр хангаж байна гэдэг асуултаа ер нь бол байна шүү дээ. Төрөөс шашны эрх чөлөөг хангадаг юм уу үгүй юм гэдэг асуулт бас өөр хөндөгдөг баг. Төр бүр шашны эрх чөлөөг хангадаг байгуулах юм уу эсвэл зүгээр зайгаа тавиад өгөх эрх чөлөөг нь эдлүүлэх хэрэгтэй байгуулга юм а та. Гэхдээ би чамайг эрх чөлөөгөө чи эдлүүлнэ гэж орж ирэнгүүтээ чи ингэж эдлэгээ заагаад байх юм бол энэ магадгүй эрх чөлөөнд нь халдсан болчих. Нөгөө тэгвэр зүг зүгээр хоосон орчуулж чи дураараа байга орчингууд хүмүүсийн эрх чөлөө зөрчигдөд байх магадaltaй байгаа. За христийн сүм олон байгаад байгаа нь уламжлал шашинд үндэсний аюулгүй байдал сөргөөр. За уламжлал шашинд бол сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Тэр шашны буддийн шинтэй хүмүүс христийн шашинд орж ийн гэдэг бол тэр шашны хүмүүсийн хувьд бол одоо бид итгэл үнэмш одоо итгэгчтэй алж байгаа гэсэн үүднээс харах байх л та. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх. Яг иймэрхүү дүгнэлтүүд байдаг л та. Зохион байгуулалтаар гаднаас шашныг оруулж ирж байгаа. Түрүүнд хэлжсэнтэй Африкт лалын шин ороод ирсэн Христүүд дургуутчихсан. Зохион байгуулалтаар та нарын шашныг түгээгээд цаана маш их мөнгөтэй спонсорууд явж байдаг. За энэ тохиолдолд магадгүй тэр нь улс төрийн бодлого байна уугүй юу? Улс төрийн бодлого байдаг юм уу? Ямар нэгэн тийм зүйл байхгүйгээр хүн өөрийн итгэл үнэмшлээр шашны сүм хийд байгуулдаг бол бид одоо тэрийг зохицох жоохон хэцүү байх гэсэн бодож байна. За эхний асуултанд хариулж байна. Айцтай тулгуурсан байна гэдэг өөрөө чинь саналтай би санал нэгдэхгүй байна. Айцтай тулгуурсан байдаг
гэж үзэж байгаа бол би бол мухраар шашинд итгэж байгаа хүмүүс бол магадгүй үнэн байх. Чиний хэлж байгаа тийм ээ? Өөрөө чи хэлж байгаа. Ухамсартай бид ч бүгдээрээ л адилхан эрүүл ухаантай тийм rational хүмүүс гэж үзэж байгаа учраас шашин шүтж байгаа хүмүүсийг бол би ухамсартайгаар ойлгоод хариуцлага хүлээх чадвартай ингэж оршинд орж байгаа гэж бодож байгаа. Би тэгж бодох ёстой. Тийм учраас би хүн болгон айдастай тулгуур шашин шүтдэг. Шашин болгон айдасаар далайлган хүмүүсийг татдаг гэдэгтэй бас санаа нэгтгэв. Гэхдээ ихэнх шашин бол чухал зүйл байдаг, хэрэгтэй зүйл байдаг. Тэрнээс гадна бас хүмүүсийг эрүүлэх зорилготой тийм одоо менежмент юмнууд, маркетинг юмнууд байгаа гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрч ингэж би бас тэгж бодож байна тийм. Өчнө олон улс орнд бид угаасаа л одоо хүртэл хүн төрөлхтөн түүхийн сургамжуул юу гэхээр аль болох туулшгүй явъя гэдэг юм руу явж байгаа. Туйлширсан хэсэгт нь одоо түрүүний бидний хэлсэн дайн дайжин, өчний мөргөлдөөн, хүн ам нь аз жаргалгүй зовлонтой амьдрал нөхцөл байдал хүлээж байна. Хууль зүйн шинжилгээ ухаанд шашин гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ? Нийтлэг шинж критерий байдаг үг нэ. Шашин гэдгийг хууль зүйн шинжилгээ ухаанд хэрхэн тодорхойлсон гэдэг юм байхгүй. Харин зүгээр зарим улсын зарим эрдэмтэд юу гэж тодорхойлж байна гэдэг юм байна. Тэгэхээр энийг бол би өөрийнхөө уншсан дээр тулгуурлаад хэлэх тодорхойлолтод уншиж байсан. Тэгээд тэр нь бас хангалттай тодорхойлолтод биш. Хууль зүйн шинжилгээ ухааны тодорхойлолт гэж хэлэхэд хэцүү санагдаж байсан. Нийтлэг шинж критерий гэж байдаг. Ер нь бол шашин гэдэг критерий байхгүй. Тийм учраас Монгол улсын үндсэн хууль хэлж байгаа шүү дээ. Шашин шүтгэс шүтгэх хэрэгтэй гिचэнгүүтэй. Шашин төрөл юу вэ? Төршний харилцааны тухай ингэж ярьж байсан. Гинт шашин төр биш сүм хийд төр болоо явцдаг байхгүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр үгүй шашин гэдгийг чинь тодорхойлох боломжгүй учраас тодорхой асуудлыг зохицуулах дээр тулах юм бол сүм хийдтэй ярина гэдэг. Сүм хий төрийн харилцааны асуудал болж өөрчлөж байгаа юм. Тийм учраас шашин гэдэг бол ерөөсөө нөгөө бидний анхны хэлсэн юунд итгэл болно гэдэг те тэр итгэл үнэмштэй холбоотой. Сүм хийд болонгууд одоо жинхэнэ бодтой илэрлэн учраас илэрл дээр нь тодорхой зохицуулалт байж болно гэж. Шашны гаж буруу урсгал гэдгийг хаанаас хэн тодорхойлох боломжтой вэ? Хэрв шашны гаж урсгал гэдгийг тодорхойлох болчих юм бол бид нар төрүүлээд итгэл үнэмшлийг боомлж хязгаарна гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нар шашны гаж урсгал гэдэг имийг ямар тохиолдолд мэдэх вэ гэхээр тэр итгэл үнэмшлийн илэрч гарч байгаа хэлбэр нь ямар байна гэдгээс хараад хэлэх боломжтой болох байх. Тэрнээс биш итгэл үнэмшил нь гаж гэдэг байдлаар хандах боломж байхгүй. Шийдэх боломж байхгүй. Хэрв шүүх тэгж шийддэг, хууль тэгж шийддэг болчих юм бол төр тэгж шийддэг болчих юм бол шашин шүтэх хэрэгчлээ ойш боломж байхгүй. Андууж орсны гэмт хэрэгт тооцох болох юм боломж байгаа. Гэхдээ би яг эрүүгийн хуулийн дээр ч байдсан бос хуулийн дээр гэмт хэрэг гэж үтсэн хэсгийг мэдэхгүй байна. Гэхдээ албадан өөрийн шинж энэ дээр хоёр асуудал яригч байна. Бусдыг өөрийн шинж албадан оруулна гэдэг чинь хэн нэгэн хувь хүн хийгээд байна уу, сүм хийд хийгээд байна уу, ямар байдлаар хийж байна, үнэхээр албацсан байна уу гэдээ олон юм яригдана л да. Хувь хүн хийгээд эхлэх юм бол энэ харилцаа төр иргэний хоорондын харилцаа биш болж өөрнө л да. Гэхдээ төр тамаатай энийг үндсэн хуулийн хүрээний шууд зохицуулах, үндсэн хуулиар дамжуулан бус туулаар зохицуулах боломжтой болж байгаа. Тийм учраас яг гэмт хэрэгт тооцож байгаа эсхийн би сайн мэдэхгүй байна. За, ер нь бол шашин шүтгэс шүтгэх хэрэгчлөөний зөрчил гэж үзэж байна. Албадаа оруулах гээд орчоод гарах гэсэн ч гарахгүй дарамтлаад байдаг. Тийм нөхцөл байдал ч гэсэн Монгол ч гэсэн гарч ирсэн. Тэгээд цагдаад хандах байх та. Цагдаад хандаад хэрэг үүсэх асуудал яригдаад тэгээд ирээд асуудал шийдэгжсэн тохиол би санаж байна. Манай улсад шашны ямар маргаантай асуудлууд байна вэ? Шашин шүтэх хэрэгчлээ бүрэн хэрэгжиж байна гэж үзэж байна уу? Яг үүндээ манай улсад шашны маргаантай асуудлууд нэлээд далд байгаа байх шиг бодож байна. Нийтэд гарч ирэхгүй байна. Тийм учраас бид бол шашны одоо маргаан байхгүй байна гэж үзэж болохгүй байх. Гэхдээ шашны маргаан байна гэд байлах гэж болохгүй байх те. Шашны ямар асуудал үүсэж байгаа нэгээр түрүүний миний хэлсэн
буддийн шашны статус ямар байх вэ? Энэ нь өөрөө эргээд тэр эрх чөлөөнд нөлөөлөх үгүй гэдэг асуудал байж болж байна. Тэгээд төр сүмхийдийн хоёрын хоорондын харилцааны асуудал тэр нэлээд олон асуудлууд байгаа. Зохион байгуулалттай холбоотой төр ямар хэмжээнд оролцох вэ, ямар хэмжээнд оролцохгүй байх вэ? Юуг зохицуулах вэ, юуг зохицуулахгүй байх вэ? Гаднаас орж иж байгаа шашнуудтай бид нар ямар түрүүнд хэлсэн хууль зүйн яамнаас нь тийм дүгнэлт гаргаад байж байна л да. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэнд бас тодорхой асуудал байж магадгүй гэсэн санаа. Шашин шүтгэс шүтэх эрх чөлөө бүрэн хэрэгжиж байна гэж үзэж байна уу? Бүрэн хэрэгжинэ гэдэг нь жоохон юу болох юм би сайн мэдэхгүй байна. Хамгийн дээд зэрэг боломжоор хангагдсан газар ч гэсэн үргэлж шашин шүтэх эрх чөлөөг зөрчих тохиолдол хаасайгүй гарцаар байна. Тийм учраас бүрэн хэрэгжинэ гэдэг нь тийм зөрчил гарахгүй байхыг хэлнэ гэвэл бүрэн хэрэгжихгүй байна гэж бодож байна. Эрх зүйн одоо зохицуулалтын хувьд үндсэн хуулийн хүрээнд ярих юм бол шашин шүтэх эрх чөлөөг хамгаалахад бүрэн хангалттай зохицуулалт бол байгаа гэж үзэж байна. Тий, religion гэдэг ойлголтыг хэлсэнтэй тодорхойлоход бэрхшээлтэй байдгийн учир нь юу вэ гэхээр энэ чинь өөрөө итгэл үнэмштэй холбоотой те. Энд байж байгаа савтай усыг би бурхан гэж итгэж болно. Тэгээд намайг хэн шийдэх хэрэггүй байхгүй. Ялангуяа төрөөс энэ улсад. Ягаад тэгэхээр энэ чинь миний итгэл үнэмшил. Би энд өдөр болгон залбирч болно, мөргөж болно. Дээр тавьчаа те. Тэгээ энийг би өөрөө шашин гэж үзчихвэл шашин биш гэж төрөл ав хэлж чадахгүй. Нийтээр дагаж итгэдэг моралын дүрмийг засаглалын нормативын хэмжээгээ зохицуулж болох ба. Зохицуулах яг уу моралын хэмжээнд норматив хэмжээ болцсон тохиолдлууд байдаг гэж. Тэгэхдээ тэрийг норматив хэмжээр зохицуулах шаардлагагүй байх гэж боддог. Шаардлагагүй байх. Ер нь зохицуулах дэмий гэж боддог. Морал гэдэг юм уу ёс суртахууны хэм хэмжээ бол тухайн улсын тухайн нийгмийн соёл уламжлалаар дамжаад бид нэр уламжуулж явах ёстой юм хэм хэмжээ үнд зүйлс юм байна гэж харж байгаа. Яс тэр болгоныг хуулиар чи худлаа ярьлаа гэж одоо шорон тэгээд идэг бол хэцүү болно да тийм ээ. Шийтгэхэд идэг бол гарын тастад идэг бол зарим одоо газар байгаа шиг. Окей. Асуултууд ерөнхийдөө маш товчхон хариулт аваачлаар олон байсан учраас бас яарад асуултанд чинь хариултаа бүрөө өгч чадсан хэсгэж асууж чадсангүй. Төр сүмхийдийн харилцааны тухай хуулийг шаардлагатай юу? Энэ хуулийг батлахгүйээс маш нийгэм би шинжлэх шаардлагатай гэж бодож байна. Хууль бол байнга шинжлэгдэж явах шаардлагатай. Энэ хуулийг шинжлэх цаг болсон байх гэж байна. Орчин сууж амьдарч байгаа амьдардаг гадаадын иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах эсвэл хязгаарлах хууль зүйн үндслэл Монголд байгаа юу? Зохицуулах шаардлага асуудал мөн үү? Орчин суудаг гадаад иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах эсвэл хязгаарлах хууль зүйн үндслэл үндсэн хууль дээр байж байгаа тийм. Тухайн улстай гэрээтэй бол тухайн улс манай улсын иргэд хэрхэн хандж байна бид адилхан хандна гэсэн санаа байгаа. Нэг Монгол улсын үндсэн хууль 16 дахь зүйл дээр иргэд энэ эрх хэрэгжүүлэг эдлэнэ гэсэн боловч энэ үнэндээ олон улсын гэрээний хүрээнд ч тэр ерөнхий онлын ойлголтын хүрээнд тэр Монгол улсад байж байгаа гадаад улсын иргэд адилхан хамааралтай ялангуяа шашин шүтэх эрх чөлөө бол түрүүнд хэлсэнтэй тэр нэг core ойлголтоор нь ярьж штэ хил хязгаараа хамаарахгүйгээр байдаг учраас юундаа итгэн гадаад хүн энд ирээд эсвэл тэндээ явж байхад юундаа итгэнэ гэдэг бол бид төрөөс тэрийг хязгаарлах боломжгүй харин ч одоо хамгаалах ёстой. Хамгаалганд нь юу гэсэн үг юм бэ гэхээр пассив байдлаар төвөг учруулахгүй, чирэгдэл учруулахгүй байх ёстой. Монгол улсын иргэдтэй адилхан энергийг эдлэх ёстой гэж бодож байна. Харин хэлсэн тийм ээ. Тэрнээсээ халиад хэрхэн илэрж гэн гэдэг нь дээрээ тулах юм бол зохицуулах боломжтой. Тэр итгэл үнэмшлээ яаж илэрхийлж байна те? Тэр нийгэмд одоо хор хөнөөл хэр учруулж байгаа гэдгээс нь хамаарал зохицуулах ёстой гэсэн. Окей, өөр асуулт. Шашин шүтгэл зөвхөн зан үйлийн замаар бус цол барих маань юм шиг гэмэд. Оюун ухааны мэдлэг болох ямар арга зам Монголд байж болох вэ? Жишээ нь буддийн сургаалаас танилцуулах юм. Мөн буддийн сургаал танилцуулж болохгүй үстэй. Дарга. Болохгүй үстэй. Тэгэхээр энэ бол болохгүй байна. Шашин шүтгэл зөвхөн зан үйлийн замаар бус оюун ухааны мэдлэг олох ямар арга зам Монголд байна гинэ. Яг үнийг хэлэхэд аль шашинд тэр шашны зан үйлээс гадна цаана байгаа юм олж харах юм бол аль шашинд хэрэгтэй юм байж л байна. Тэр хэрэггүй ч юм байгаа тэр хоёрыг алийг нь хэрэгтэй алийг нь хэрэггүй гэдгийг өөрөө шилж авах асуудал. Олон хүмүүс яадаг вэ гэхээр тэр нэг хүмүүсийг дат авчих гэсэн дэгéнд нь хууртаад идэм шиг. Энэ бол би зүгээр хувийн үзэл бодлоо хэлж байгаа. Тийм учраас
буддийн шашинтай хүн юм шиг байна. Буддийн шашинч бай, өөр шашинч бай. Хэрэг оюун ухаан энэ шашны философи үзэл баримтлалын чиглэлээр илүү мэдлэг олж авъя гэх юм бол тийм боломж бол яг одоогийн өнөөгийн нийгэмд бол хангалттай байгаа. Монголд ороод ирсэн том шашинчнуудын хувьд тийм ээ. Тийм боломж бол нээлттэй байгаа гэдгийг хэлье да. Өөр асуулт байхгүй мэн тий. За, олон асуулт асуусан бүх хүмүүс бас одоо чилээн байж энд хүрэлцэн ирээд анхааралтай сонсон та бүхэнд баярлалаа.